Бид бие биенээ анхаарч халамжилж байж хамтдаа амьдардаг. Бүх хүнд заавал идэх ёстой эрх бий. Хүүхэд бие сэтгэлийн хувьд өсч бойжж байгаа учраас олон зүйл дээр томчуудаас тусламж авах хэрэгтэй. 18-аас доош насны хүнийг хүүхэд гэх бөгөөд тэдний насанд хүртлээр идэх ёстой эрхийг хүүхдийн эрх гэдэг. Дулаахан хүнжилд тайван унтаж амрах, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, найзуудтайгаа хамтдаа хөгжилдөн тоглох, өөрийнхөө санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд хүүхдүүд та бүхэн өдөр бүр эрхээ эдэлдэг. Эсэм мэнд амьдрах эрх бол хүн бүрийн эдлэх ёстой үндсэн эрх. Хүүхэд эрүүл амьдрахын тулд тэжээлэг хоол хүнс идэж, өвдвөл эмчлүүлдэг байх ёстой. Мөн гэр бүлийн аюулгүй орчинд халамж хайранд амьдрах эрхтэй. Хамгаалуулах эрх бол дарамт хүчирхийлэл, ялгарлан гадуурхал, мүлжлэг зэрэг аюултай нөхцөл байдлаас хамгаалагдахыг хэлдэг. Томчууд хүүхдийн бие сэтгэлийг өвтгөж зовоохгүйгээр хайр халамжинд өсгөх үүрэгтэй. Бүх хүүхэд өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлэхийн тулд сурч боловсрох эрхтэй. Суралцахаас гадна сайн тоглогч гэсэн хүүхэд өсөж том болоход зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Тиймээс найзуудтайгаа хөгжилтэйгээр тоглож амрах шаардлагатай үедээ сайн амарч байх ёстой. Хүүхдүүд та бүхний амьдралын эзэн нь хүүхэд өөрөө шүү дээ. Тийм учраас хүүхэд өөртөөгөө холбоотой бүх зүйлд оролцох эрхтэй. Хүүхэд бүр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, томчууд хүүхдүүд та бүхний үзэл бодлыг хүндэтгэх үүрэгтэй. Дэлхийн олон орны төлөөлөгчид цуглан нэгэн онцгой амлалтыг өгсөн юм. Тэр бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенц. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцэд хүүхэд бүр заавал эдлэх ёстой эрхийн тухай заасан юм. Манай оронч хэлсэн 1990 оноос энэхүү конвенцийг дагаж мөрднө гэж амлалт өгсөн. Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг олон байгууллага бий. Хүүхдүүдээ та нар өөрийн эрхийг эдэлж бас бусдын эрхийг хүндэтгэж хамгаалаарай. Дэлхийн хаа нэгтээ зовж шаналж байгаа найзуудынхаа эрхийн төлөөч гэсэн санаа тавьж байх хэрэгтэй. Хүүхдийн эрх бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхэд нэг бүрийн эдлэх ёстой эрх юм. Хүүхдүүдийн аз жаргалтай ертөнцтэй хамтдаа байгаарай.